дэндүү гэх юм бас одоо өөрөөр чинь дотор л агуулгдсан л байна л да. Олон хүний эмзэг цэгүүд дээр л дараастаа л явж идэг ийм нөхцөл байдал. Би үний муу үзэх гээд байгаа зориг агуулж эсвэл үс сандч юм уу? Ердөөсөө улс төрд яваагүй шүү. Үүнхээр энэ авилгын тогтолцоотой бүр системтэйгээр тэмцэж өөрчлөх гэдэг бол юунаас эхлэх ёстой? Төр засгийнхаа тогтолцооноос эхлэх ёстой. Энэ одоо бидний эрхэмлээд байгаа энэ ардчсан нийгмийг хөгжүүлэх, чөлөөт зах зээлийн системийг удирдлага болгож, үүнтэйгээ нийцүүлж маш том нийгэм эдийн засгийн реформ хийх. Улс төрийн намыг өмчин болон эрх зүйн эрх мэдэлтэй болгож болохгүй да. Авилгалтаа тэмцэнэ гэдэг бол ардын намтаа тэмцэнэ гэсэн үг. Тэгэхээр ардын нам чинь болохоор 30 гэр бүлтэй тэмцэх гэсэн үг гэж ингэж сөрж өдөөсч яриад. Бэлгээ минь шууд л хэлээ. 30 гэр бүл өстө болдог бол 300, 30000, 30,000, 300,000 гэж байгаасаа гэж хүсдэг. Энэ 30 гэдэг тоог чинь ард хэдэн тэг нэмхийн төлөө би улс төр хийгээд байна. Тэрийг олон улс төрийн намууд нь биш. Улс орны төлөө хийж бүтээдэг энэ хувийн хвшлийг чинь дэмжих гэж, хамгаалах гэж эцсийн дүндээ байна шүү дээ. Одоо нэг харамсалтай, гутамшигтай юм юу гэхээр засгийн газар. Энэ бол гүйцэтгэх засаглал. Эдийн засгийн бодлого тодорхойлох түүнийгээ хэрэгжилтийг хангах. Гэтэл өнөөдөр засгийн газрын тэргүүн маань зүгээр л ингээл нэг баас яриа суугаад байдаг. Гэхдээ тийм л байгаа үстэй. Чи цаг гарan нэвтрүүлэг хийсэн гэсэн юу сонсоод юм байсан. Одоо сонссон өөртөө энэ хамааралтай юмыг л асууж байгаа. Ийм асуудлууд нүүрлээд байна. Энэ асуудлуудыг ингэж шийднэ, ингэнэ. Энэ ажилгууд ядуурл, төгрөгийн ханшны энэ сулралт, энэ геополитиктэй холбоотой асуудлууд, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд. Чи ерөнхий сайдын ажил энэ шүү дээ. Ерөнхий сайд засгийн газар нэг Хиро Баатрын салбар нэг ТV контентын нэгж биш шүү дээ. Чи Монголын төр шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр арай дэндүү утгыг алдагдуулж байна. Ердөөсөө манай хүн ерөнхий сайд байхын утга учирыг бол ердөөсөө өнөөдөр хүртэл ойлгоогүй байхгүй. Зүгээр л нэг тарих угаал. Тийм. Тэгэхээр энэ за хоёул шин ноцтол юмнууд ноцтол ярьж юм да. За. Энэ гэхдээ зөвхөн ерөнхий сайдын гэж би бас харахгүй. Монгол улс чинь ерөнхийлөгчтэй шүү дээ. Бүхэл одоо та сая геополитик ярьлаа шүү дээ. Белорусын нэг хүн ирлээ дээ. Жишээ нь энэ агуулга дээр нийгэм бол яг юм хоёр талцсан маш ноцтой юм өнцгүүд гарч ирлээ шүү дээ. Бидэнд ер нь үндэсний аюулгүй байдал, үндэсний хэмжээний дархлаа хамгаалах ёстой үнд зүйл гэдэг маань хэр зэрэг өндөрт байна вэ? Та одоо зүгээр хоёул хамгийн сүүлийн ганцхан жишээн дээр л дүгнэлт өгье л доо зүгээр. Бодит байдал дээр маш эврэг байна. Маш эврэг байна. За сая Белорусын ерөнхийлөгч Лукашенко гэдэг нөхөр өнгөрсөн 7 хоногт ирлээ. Яаж монголчуудыг доромжилж, басамжилж одоо тэгэл нэг муу цаанч нэг тусгаар тогтносон Монгол улстай муу цаанч нэг өөрсдийн төр засагтаа штэ. Гэхдээ одоо зүгээр арай л энд үг. Гэхдээ энд байна штэ. Тэр хүний тэр хүн чинь өөрөө хүрээд ирэхгүй штэ. Өөрж авчирж байгаа штэ бид. Үгүй эн чинь бас юм. Эн чинь тэрийг бас нэлээд олон талаас нь бодох хэрэгтэй. Тэр нь шүү дээ тэр хүний тэр Лукашенкогийн хэлсэн үгэн дээр бид нэг илдүүцэж уурлаж бухимдахаас илүүтэй бид эхлээд өөрөө өөрсөндөө дүгнэлтээ. Зүгээр л бидний нэг хинч биш ламтан гэж үзэж шүү дээ. Тэр бие авч явж байгаа байдал, биеийн хилэмж тэр Монголын төртөө харьцаж байгаа байдал. Үгүй яасан даам гарцсан нөхөр үү тэр. Мангар эвгүй л ээ. Эвгүй. Мэдрэмжтэй. Тэр өдрөж. Бүр үнэхээр уур хүрсэн. Гэхдээ бид ийм л арчаагүй харагддаг байхгүй да. Билгэн минь. Гадных нь бид нэр ингэж л харагддаг шүү дээ. Тэр харуулах энд нэг ийм нэг том юм ярьсан. Харуулах алтмаа хиймээргүй шүү дээ өөрөөсөө. Үгүй харин тийм. Миний хэлээд байгаа зүгээр өөрөө тэнж явж байгаа хүрээд ирж байгаа юм биш шүү дээ. Энэ хитрхи ингээд нэг хуваагдаж талцаж яг нөгөө нэг энэ тамын нөгөө хат тогооны нэг оногоо байдаг шүү дээ.
Тэгэл буцалсан буцалж байгаа халуун усанд монголчуудыг аваач хийчдэг. Нэг нэгнийгаа доороосоо дэмнээд түлхэж тэр тогооноос хамтдаа гарахын төлөө байх байтал нэг нь гарах чахад л үсдэж хойшоо татаж унсараагаа далуулаа чанагдаад шалзраад үхдэг. Яг л нэг ийм л зүйл байгаад байгаа байхгүй. Ийм байдлаар бид нар энэ улс орны гадаад бодлого аюулгүй байдал өнөөдөр хямралтай байдал байна. Бүр дараагийн дорд нөхцөл бүхэл рүү өөрсдөө түлхэх шүү бид нар. Тэгэл энэ геополитикийн нөхцөл байдлууд яасан хурдцтай өөрчлөгдөж байна. Тэ? Энэ Орос Украины асуудлаас болоод. Гэхдээ энэ улсын ерөнхийлөгчийн гадаад бодлого нь яаж яваад байна гэдгийг л би танаас асуух гэдэг байхгүй. Би нэг зүйлийг чи Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар гэж байна л шүү дээ. Гэхдээ яг вэ тэгэл одоо олон жилийн өмнө эн чин дөнгөж урд өдөр нь урайл маргааш нь нисээд ирчдэг юм биш шүү дээ. Олон жилийн өмнөөс бэлддэг. Тоосоо судалгаа гаргадаг. Олон жил бэлтгэж явж ирдэг зүйл. Би 2-7 хоногийн өмнө ерөнхийлөгч хөрсөх Лукашенког ураад өнгөрсөн 7 хоногт манай Монголд ирсэн бичлэг гэж хэлээд шүү дээ. Тий. Би одоо тэр протокол нь анх хизээ юу гэж яригдсан юм? Ямар зорилгоор яаж хамтарч ажиллахын төлөө энэ хоёр улсын тэргүүдүүд уулзах ёстой юм. Тэрийг нь үнэхээр би мэдэхгүй нь юу бол. За мэдээ дараагийн ярьцгаар би мэдсэн байж. Улсын гадаад бодлого гэдэг яаж яваад идэх юм бэ л гэдгийг. Ер нь бол Монгол бид нар яаж харагдаж байгаа бол ер нь гадагшаа хэрэгтэй. Төвөг сах хэрэгтэй. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн хэрхэвч байж болохгүй. Билгэн байна. Монгол хүн байна да нэг их орондоо хайртай шүү дээ. Би ч бол энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллагын энэ чи сэтгүүл байгаа ингэрт микрофон байгаа өдөр болгоно л гэсэн үзэж. Хүн чамааг таньдаг. Энийг маш сайтар судлаарай. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болж болохгүй гэдгийг нэг их оронч үзлээр хандаарай. Билгэн байна. Тэгдэг. За ингээд ойлоо цэг тавина наад. Гадаад бодлого руу эргээд орё. Харин хөрсөх ерөнхийлөгч Франц руу айлчлаад. Францын ерөнхийлөгч Макрон Монголд айлчлаад. Роме пап хүртэл. Ураны асуудлыг маш зоригтойгоор ярэ хэлцээ болгож эхлүүлж чадсан. Уран шүү энэ. Тий. Уран. Эрчим хүчний маш том их үүсвэр. Цөмийн зэвсгийн их үүсвэр. Юун цемент одоо стратегийн бүтээгдэхүүн уран шүү юм чинь. Энэ дэр би нэг үгэлэхэд үнэхээр бахархсан нэг тусгаар улсын ерөнхийлөгч тусгаар бие даасан улсын өөрийн гэсэн бодлоготой гэдгийг илэрхийлэл болгож ураны асуудал. Яг янз бүрийн дунд байдаг. Хөрш орнуудынхаа дургуй хүргэсэн нөхцөл байдлууд гарсан л та. Тэгтээ бол шийдсэн шүү. Тэрийг бол тий одоо ингээд ажил хэрэг болоод явж байгаа бах. Тий явж байгаа. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнолтой шууд холбоотой шүү. Тий зүгээр нэг одоо үйлдвэрийн асуудал бас биш шүү. За одоо ингээд Японы ерөнхий сайд наадмын дараа Монголд айлчлна гэдэг мэдээ уншсан. Аль сайтан дээр гарсан байв. За нэг худлаа яриад байдаг тэр шар сайтлаа биш л байл. Аль нь байлаа. Би ньюс руу ер нь гэхдээ тэр албасаар яригдчих байгаа юм байна. За Япончууд ер нь альва гадаад харилцаа эдийн засгийн хамтын ажиллагаанд айхтар нухацтай ханддаг. Ер нь Япон хүмүүсийн зан мэдэн шүү дээ. Заач гэдэг үгүй ч гэдэг үү. Бодоол байдаг. Бодож жагаад нэг заа гэхээр маш ирч хүчтэй асуудлыг шийдэхин төлөө байдаг ус. Мэдээж энэ Японы ерөнхий сайд Монголд ирнэ гэдэг бол асар том стратегийн ач холбогдолтой айчлал. Барууны улс орнуудын төлөөлөл. Дэлхийн маш хүчирхэг эдийн засгийн төлөөлөл. Одоо манад эерэг талдаа шүү дээ тийм ээ. Тэглэг байхад чинь маш чухал. Би одоо нэг ингэж л асуух гэдэг. Өшөө бас энэ 9 сард л 10 сард хаанхын ерөнхийлөгч үлээ. Замарч байсан энэ хуучин соц орнуудын төлөөлөл биш гэдэг барууны.
Тэгээ Германы ерөнхийлөгч бас сайхан ирээ. Тэгсэн. Ингээд бид нар энэ гадаад бодлогын хувьд харин хүүг ерөнхийлөгч нь үр зүгөө гэдэг. Илбэгдэржээс илүү нэг шин төвчөнд гарах гэсэн нэг юм ордлого хийгээд байна. Тэрнээс биш одоо үрс үг ерөнхийлөгч битээр сайн байна уу муу нөө ердөөсөө тэр бол 80 дугаар асуудал байхгүй. Энд чинь Монгол улсын гадаад бодлого тусгаар тогтнол аюулгүй байдлын асуудал байхгүй. Үндэсний эрх ашигладаа энэ бол. Тэ. Сая тэр Лукашенкогийн тэр үг хэллэг бие авч явж байгаа байдал Монголын төртэй харьцаж байгаа байдал төр бид нэг дүгнэлт хийх хэрэгтэй шүү. Үнэхээр энэ бэлгээ чиний ч асуудал, миний ч асуудал, хоёр эдний ч асуудал бүх монгол хүмүүсийн асуудал шүү. Би одоо ийм арчаагүй сул дорой харагдаж шүү. Ёстой нэг хэмжүүлсэн мэдрэмжил авч ийл л дээ. Би бол одоо өөрөөс чинь ингэж сугт. Одоо ерөнхийлөгчийн тэр гадаад бодлогын тэр агцтай, урагштай явж байгаа зүйлсүүдийг хэллээ л дээ. Улс төрд юу нэ? За 3, за 5 ч юм. Би нэг жишээ авч 5 зүвийг хийгээд нэг буруу хийх хэрэг дагж ирдэг. Нэг юм жишээ авъя гэхүү. За 17 оны намар. за Ерөнхий сайдын альчлаар Японд ачирсан. Би одоо Лукашенког яриад Японы ерөнхий сайд наадмандаар ирж байгаа тоолболдуулаад босын явдал ярих гэдэг. 17 оны намар гэдэг чинь өөрхөө нөгөө буудуулаад нас урчдаг Шинзо Абе ерөнхий сайд байсан. Би ажлын бүрэлдэхүүнд. За нэлээд бэлтгэх хэрэгтэй те. Тэг чи мөнх хөргөл гадаад иргэн сайд байсан. Мөнх хөргөл явахгүй намайг яв гэдэг. Би Японтой анх дипломат харилцаа тогтоосноос хойш бүх хоёр улсын хоорондын харилцааны одоо нэг milestone гэж ярьдаг. за тийм. Одоо цаг түүхийн бүгдийг гадаад иргэн яамаас аваад уншиж судлаа. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд аж ахуйн нэгж компаниудын хооронд хамтын ажиллагааны хүрээнд. Тэгээ би нэг юм дүгнэлтэнд хүрсэн. Ерөнхий сайд дээр ороо. За болж өгвөл энэ альчлаг хойшлуулъя. Үнэхээр Монголын төр Японд очих нүүргүй юм байна. Бид энэ Японы компаниудыг яасын хулагтаа вэ? Тэ? 17 онд яригдчихсэн мэт тэр. Тэ. Энэ асуудлуудыг шийдъя. Японы хөрөнгө оруулагчийг хүртэл хар тамхичин болгоод 461 сар хориод тийш. тэгэл Нөгөө сурууга Монголын одоо энэ өвгөн. Сурга Монголын газар дээр чинь манай энэ төрийн томчууд хууль хүчний байгууллагын удирдлагууд чинь дэрэмдсэн гэж яриад байдаг. Ер нь үнний ортой шүү. За гих мэтлэн энэ асуудлуудыг бид нэр шийдэж байж явахгүй бол үнэхээр бид нар японочдын өмнө бол өстө бүр онгой юм биш. Яаж нүрийг харах юм бэ? Ичиж үхмээр юм байна. Тэгээ хойшлуулах ямар ч арга байхгүй. Гэтэ тодорхой цаг хугацаа байсан. Асуудлуудын нэрдөөсөө шийдэж эхлэе. Монголд хөрөнгө оруулалт хийсэн гадны аж ахуй нэгжүүдийн эрхийг хамгаалах ажлын хэсгийг гаргая. За нэг 4 асуудлыг шийдсэн. Тэгээ ерөнхий сайд мэдээж үг хэлнэ. Тэгээ би онгоцсон нөгөө материалууд аваад яваад байгаа чинь. Ажил ихтэй тэр болгон суугаад бас уншиж чадахгүй. Тэгээ би нэг зүйлийг онгоцсон хэлсэн. За яриа болгоныхоо ихэнд энэ удаагийн Монгол төрийн айлчлал Японочдынхаа өмнө алдагдсан итгэлийг эргүүлж авах зорилготой төрийн ажил гэдгийг бүр онцолж хэлмээр байна. Бүх уулзалтаар тэгж явсан. Тэгсэн гинт одоо өөрхөн сайхан бурхан болцсон Хүрлбаатар ба Японд Монголоос ууж сэлчин сайд. За тийм. Ерөнхий сайд битээр буудал түрээд ирсэн. Маргааш 19 цагт Шинзо Абе ерөнхий сайд хүлээж авах боллоо. Оройн зогтдог. Яг гоо зүгээр нэг төрийн хүндэтгэлээр хүлээж авдаг зүйл байдаг шүү дээ. Оройн зогтдог. Төрийн өргөнд нь хоолнд орохор боллоо. За тэнгүүд чи юу ярив? Бидний зорилго нэг төөрхийн нэг 850 сая хөнгөлтөө долларын зээл авах явж ирсэн юм л да. Тэгээ нөө IMF-ийн хөтөлбөр гэдэг дэсгэн өсөлт. За маргааш 19 цагт өөрийнх нь өргөнд цаагнд юу ярих вэ? Бүх асуудлууд шийдэ. Бид нар ч марг буцах гэсэн шахуу байхгүй. За намтай ч суу. Маш сонирхолтой Монголдо хэрэгтэй.
гадаад бодлогын чиглэлээр чи бас нэг юм яриад байдаг бод. За тэгэл ерөөсөө хов хүнээс нь судлаад эхэлт юм байна үстэй. Америкт UCLA төгссөн юм байна. Ямар ч байсан англи хэлтэй. Тэгээд өгжсэн ярилцлага бүгдийг ингээд уншаад дүгнэлтээс. За энэ хүн бол ерөөсөө хойд Аз номхон талаан энэ бүс нутгийн аюулгүй байдал дээр онцгой анхаардаг юм байна. Өөрөөр хэлбэл нөө хойд солонгос юм. За ингээд яг одоо жоохон товчхон яар. Тэгээд оройн зоог болсон. Я бийж явахтай тэгээд бас нөгөө протокол өдрийн хүндэлгүүл яг хуу шууд англиар та UCL төгссөн юм байна шүү дээ. Би бас Америкт төгссөн. Тэгээд таны одоо гол анхаарч санаа зовж явсан зүйл юу гэхээр хойд солонгосоос Улбаатар хойд Азиас энэ аюулгүй байдлын тал дээр ингэдэг юм байна. Над нэг санал байна. За. Хойд солонгостой бид эртний найрамдалт харилцаатай. Хойд солонгосоос одоо маш олон хүүхдүүдийг бид нар өргөж авч ирсэн. Кемерсний нэрмжит сургууль хүртэл Монголд байна. Тэгэхээр энэ одоо хойд Аз бүс нутгийн 5 улс орны залуучуудын одоо олон улсын уулзалт арга хэмжээг Монгол зохион байгуулъя. Гэхдээ мэдээж ч олон юм ярьсан байж тараа шүү дээ. Маш зүйтэй санал байна. Японы засгийн газар дэмжиж болохгүй. Нэг бол Монголын засгийн газар өөрсдөө даачнаа. Бүр ингээд холыг харж нөхөрлөлийг бий болгоё гэдэг шүү дээ. Хойд солонгостой. Тэгсэн Токио 2020-д оролцсон Монголын баг тамирчдын бүх зардлыг Японы засгийн газар таа. Өө за наач бол одоо болохгүй л гэдэг. Нэр инээж чанаад нэг их хайтайгаа яриа болсон. Тэгээ харамсалтай тэгээд Монгол ирэл нөгөө чи би дотоод 32 33 болоо задраад засгийн газар зогчрол за тэр маань ч ингэж нөгөөлөгтэй явсан ч. За гол нь яадсан бэ гэхээр нөхөр номтой яар яадаг вөхөр хойд солонгосоос Монголд ажиллаж ирдэг. Ихэвчлэн ангаах ухаанаас олддог. 1223 хойд солонгос ажилтан Монголд байдаг. Байсан тэр үед. Тэгээ чи хөдөлмөрийн сайдын хувьд гадаадаас ажиллаж авах квотын тогтоож өгдөг. За нөгөөдийн 5000 болох гэсэн. Шийдвэр гаргацсан. Маргааш нь Америк элчин сайд галт гэж хадагтай байсан. Тэр дахиад орсон. Натаа ууз цаг магч. Наа шийдвэрээр даруй суслаа гэсэн. Энэ шийдвэрийг яагаад гаргасан? Учир шалтгааныг би маш сайн мэдж байгаа. Энийг тань тайлбарлаад авах шаардлага байхгүй. Та нар хойд солонгосыг эдийн засгийн аргаар дэмжих ийм шийдвэр гаргалаа. Наадхад даруй суцлаа. Гэхдээ чи миний бас нөгөө зэвүүд рүү зэрэг үрнэгдэж чинь тэ Америкийн хувьд бол нэгтэй ямар ч үе чи нэг би даасан бодлоготой тусгаар улсын байгаа үст элчин сайдын өрөөнд давхиж орж ирээл тэ уурлал натаа тэр ярьсан ярианы өнгө хилэмж болоод ерөөсөө бүр маш их тийм бүр өрмөр үгүй л гэсэн гаргасан шийдвэрээс услахгүй. Ер нь бид энэ хойд солонгостой бүх талын хамтын ажиллагааг ардчилсан Монголын төр хийж явах ёстой. Ягаад заавал Хятад хойд солонгостой харьцаж явах ёстой. Ягаад заавал Оросууд харьцаж явах ёстой. Орос Хятадын дундуугаар ардчилсан Монголын төр ягаад хойд солонгостой харьцаж бас нэг юм сууг нээж болдгоо. Монголоор дамжиж барууны улс орнууд харьцдаг юм баг үстэй. Монгол гадаад харилцааны хувьд стратегийн ач холбогдол бүхий улс орн болдгийм баг үстэй. Тэ? Яг ер нь энэ дэр бас энийг цаашаа өөрчлөлтөд ярихад их олон юм бий. Лукашенког ярьлаа, Японы ерөнхий сайд ирж байгаатай холбогдвол ягарахгүй нэг юм зүйл ярьлаа. Эндээс хамгийн гол нь дүгнэлт нь юу гэхээр бид энэ гадаад харилцаагаа байж болох хэмжээнд нь тултан бид нар бүх талт хэлбэрээр эдийн засгийн, хүмүүнлэгийн, оюутан залуучуудын солилцоо бүхэн, боловсролын салбарын үүнхээр тултан хийж байгаа шүү. Гуравдагч улс орнууд. Хоёр өөрсдөө мэдээж чинь бид нар найрамдал харилцааг байлгүй байх хэрэгтэй. Тэр бол ойлгомжтой. Гуравдагч улс. Гуравдагч хөршийн бодлого.
Уул нь Монголын гадаад бодлого бол цаасан дээр маш зүг буусан байгаа шүү. Маш зүг буусан. Гагцгүй нэг байнгын бодтой ажил болгож хэрэгжүүлж л байх хэрэгтэй. Идэвхжүүлж тийм. За ийм байдаг байх нь бас сонирхолтой байр суурь үнцэх юм тодорхой жишээ кейсч бас сонирхол юм байна. Одоо миний сонсож байгааг. За нэг улс төрийн нэг хүрээллийн сэдв рүү нэг эргэж нэг ормоор байгаа юм. За. Энэ нэг нэр дэвшилт явлаа штэ. Нэр дэвшилт яваад нөгөө намууд, улс төрийн намууд за Монгол Ардын нам арчсан бүр ингээд шүн өрөө зарим ч одоо бүр зодон цохон дээрээс тулах шиг боллоо. 12 цаг буюу тэг цагтаа баг ингээд тулгаад нэр дэвшилтэд зарлалаа штэ. За үүний дараагаас эхлээд нийгэмд дахиад нэг юм бужигна өсч эхэлдэг. Яасан гэсэн чинь нөгөө гомдогсод буюу эрх хөргөс намын ардын нам дээрээс би мандат авчна, квота авчна гэдэг ийм итгэлтэй байж исэн улсууд цаг тулгаад намайг ерөөсө улс төрийн шийдвэр гаргах боломжгүйгээр завчирчлаа гэдэг юм явлаа. Одоо чинь өөрт чинь бол улсууд сандсан л байна. Тэндээс нэг юу болов гэхээр зэрэг ерөнхийдөө ардын намын одоо юу гэдэг нам дотроо жоохон арджилсан ийм үзэл баримталтай залуучууд ийм улсууд нь үндэсний эвсэл рүү тэмүүлэх өндөртэй байж байгаа гэдэг ийм зүйл. Өөрөөр хэлэх юм бол тэр нэр дэвшилтийг цагийн тулгаж одоо цавчиж хааж байгаа нөхцөл байдал нь эвсэлд хүччихвээ гэдэг айдас байсан гэдэг зүйл явлаа шүү дээ. Энэ хэр бодиттой байсан. За одоо би хоёр ганц төмрийн тархинд нь ороод одоо ямар айцтай байсан уу, айцгүй байсан уу гэж хэлэлтэй биш. Гэтэ мэдээж тийм боломжтой байсан. Бодтоор ардын намаас ч тэр атсан намаас ч тэр манахаас нэр дэвшигдэг. Нэр дэвших асуудал бол яг үндэ бол наятах асуудал байхгүй. Тэр хүн Монголын төрд хэрэгтэй юм. Тэр хүний төлөвчлөл нь чухам хэрэгөгдсөн, төлөвчсөн. Тэгээ дээрэс нэг ийм зүйл байгаад байгаа юм л да, нэг тийм одоо юу гэдэг юм. Нэг боломж харж урууж харагдаг. Миний хамгийн дургүй сан. Тэр тусмаа ардын намаас над руу тийм байдлаар нэлээд хандсан. Эндээ бүтггүй энэ өмнө би нэг зүйлийг аягүй тодорхой хэлсэн шүү дээ. Аягүй залхаад би хэлсэн байхгүй. Тэр хэвлэлийн урдаар хэлсэн шүү дээ. Үндэсний эвсэл бол нэг ардын намаас мандат авч чадаагүй хүмүүсийг цуглуулдаг хогийн сав биш ээ л гэсэн шүү дээ. Тэ. Тэндээс мандатаа авч чадаагүй гэдэг чинь бас санаа нэг учир шалтгаан бас байна да. Тийм байгаа. Тэ. Гэхдээ нэг зүйл дээр би итгэл үнэмшилтэй байдаг. Ардсан нам өнөөдрийнх шиг ийм үлбгэр ийм хэрүүлтэй тэмцэлтэй энэ бол арай л хэтрээд байна. Би нэг үгээ дахиад хэлье. Ардсан намг үгээр Монголын ирээдүйн улс төрийг төсөөлөх авч боломж байхгүй шүү. Тийм. Энэ намыг ингээд хооронд нь хагаралдуулаад одоо тамга тэмдэгний зодон 2 жил дамууж үүсгэлээ шүү дээ. Бараг 3 жил шүү дээ. Ингээд өрсөлдөгч нам нь ингээд самраад хооронд нь зодтолдуулаад хүчгүй байлгаад байгаа нь юу гэхээр эцсийн дүндээ Монголын төр нийгэмд асар хохиролтой шүү гэнэ. Ардын нам энийг нэг өдөртөн зохион байгуулж өрсөлдөгч намаа дунд нь задлж хаглаад одоо үнэхээр хүчгүй сул дорой болгож байгаа тэр баярлаад дах зүйл ердөөсөө байхгүй. Эсвэргээр энэ ардын намд ч айгүй том хортой. Уг нь бол тийм шүү дээ. Маргааш хор уршиг нь гарахгүй ч гэсэн айжмаар гараад. Тийм шүү дээ. Бодит шүүмжлүүд нь байхгүй болно. Эргэл яагаад ийм асуудал үүсэх болчих вэ? Гүй чинь бүр олон жилийн өмнөөс иймэрхүү ингээд шаттаараасан байдлаар айжмаараа бид нар маш буруу тогтолцоо руу урсаж гулгаж ороод исэн байна гэдгээ ухаарна. Өөрөөс харах толгуул болно гэсэн үг байхгүй тийм. Тэр үүднээс мэдээж эн чинь одоо олон намуудыг нэгдэл болгоод үндэсний эвсэл байгуулах боломжууд. Дээд зүгтэр бүртгэлтэй одоо ардсан нам ардын намыг хасаад цаана нь улс төрийн 36 нам байна уу тийм 37 ч байна. Би олон талаас нь бодож Монголын үндэсний ардсан намтай эвсэх ёстой юм байна. Заавал эвсэл байх ёстой. За ногоон нам бол их ногоон улс төрийн үзэл санаа гэж юу байх вэ? Чинь ногоон бодлого, ногоон стандарт, хүний хөгжилтэй, эдийн засгийн бодлоготой шууд хамааралтай. Яагаад үндэсний ардсан нам гэхээр нэгдүгээр үндэсний ардсан намын улс төрийн үзэл баримтлал
Хоёрдугаарт Муан гэдэг намчин энэ Ардсан намын суур болсон анхдагч намуудын Тийм шүү дээ. Олон намын тогтолцоонд шилжихэл яг өөрөөр анхдагчдын нэг л дээ. коридорыг нээгээд энд нээж өгөх гээд байгаа гэхээр энэ Ардсан намын нэг ачаагүйд нөхдүүд байна. Энэ толгойд нь байдаг. Хэдэн уулгаач нар байна. Эдний нэг ийм нэг улс төрийн нэг тохироонууд байна, тийм үү? Энэ тохироо бол мэдээж өөрсдийнхөө дуулууртай нөхдүүдийг тойрогт нэр дэвшүүлэн жагсаалтанд авч байгаа. Эднэртээ үздэг, өөрийн гэсэн үзэл бодолтой айтайхан залуучууд алцсан юм байна. Тэднээс надтай уулзсан. Би харин тэднийг харин эсрэгээрээ. Ардын намд бол би хаалга хаачаад шүү дээ. Яг та хар багасаа хойш надтай хамт одоо улс төрд мандаж явахад, мяарч явахад хамт өсөн хэсэг нөхдүүд намаас өгдөнгүүт намынхаа батлахыг өгөөд намаас гарчихсан нөхдүүд байж тээ. Нэгдэх нөхдүүд би бусдуудтай бол би хаалгаас. Ардсан намд бол би мөнхийн үе талга нээлттэй болсон. Зөв залуучууд нь энийг хогийн нөхдүүдээс болж хохироод яах вэ? Ороод ир. Ороод ир. Та нар мандат аавна гэж битээ гор дээр болхтуулна шүү. Гэхдээ орж ирэхдээ нам бусаар орж ирээрээ. Альч намайг нэг шин болохгүй шүү. Нам бусаар. Эргээд Ардсан намаа зөв болгох. Ардсан намаа хүчрхэг болгох. Эргээд Ардсан намынхаа хаалгыг та нар татаа. Би боломжийг ч олгоод өгье. Тэгээ одоо нэг талдаа улсын хурлын сонгуульд орох гэж өрсөлдөгч намдаа ийм таатай нөхцөлийг бүрдүүлж идэг ямар мангар вэ гэж бас хүн бодож шүүмжлэх баг. Гэхдээ бид нар холыг л харах хэрэгтэй шүү дээ. Ардсан нам ийм хүчгүй сул дорой байж болохгүй шүү. Энэ хүчгүй сул дорой байгааг нь бас нэг хараад нэг багтаава битгий хүмүүс хангаад бай. Одоо шууд тэр нам хамаагүй дээ. Гэхдээ чи Монголын төр хамааралтай байхгүй юу? эвсэл жишээ нь Ардсан Монголын намын нийгэм тогтвортой байх. Улс төрийн намуудын одоо цаашдаа ирээдүй хөгжилд шууд холбоотой. Ялангуяа тийм эрүүлжүүлэх. Тэгээ адаглаад Ардсан нам нэг хувийн хвшлээ боож хаагаад барьж хориод идэггүй. тийм л дээ. Тэ. Гэхдээ тэр үнэн шүү дээ. Тэр ардын намын яадаг вэ? Ардын намын сайд нь хүртэл яриа сууж исэн мэтлэг байдаг л да. Үнэн шүү дээ. Бүгдээрээ хөлөө зөвшөөрдөг тэр. Ардчилсан нам бол хизээч харин тэгж хүний эрхийн хувийн өмчийн ч юм уу тийм халдлагуудыг үлддэггүй. За одоо сонгуул болно хэдхэн хоногийн дараа. За олон нийтийн сэтгэл зүй бас нэлээд тийм эргэлтийн гэдэг юм уу шинж уур амьсгал бас мэдрэгдээд эхэлж байна. Би ч бас нэг хэвлэл үндсэндээ нийгмийн сэтгэл зүйч шиг нийгмийн массын гэдэг юм уу төвшөнд бас нэг юм чагнуур барьсан юм шиг 10 хэдэн жил ажиллачлаа шүү дээ. Ер нь нэг юм мухардцсан нэг юм хан тулцсан самардж байгаа мэдрэмж ингээд олон нийтээс ирж байгаа юм л да. Юу ч болж болно. Одоо энэ сонголт бол үнэхээр сонирн болно. Одоо эрх баригчд бол мэдээж эрх барьж байгаа нөхцөл байдлаа алдахгүй, тэр эрх мэдлээ алдахгүйгийн төлөө бүхнийг хийж байна. Гэхдээ нийгмийн сэтгэл зүй хэрс үтсэн гэдэг тэр шудраг бус одоо хийж байгаа. Одоо жишээ нь өөр дөр чинь гарч байгаа цагдаагийн дуудлага шүү дээ. Энэ бол ганцхан номтой хоёр дээр очисан биш шүү дээ. Маш олон хүн дэргэм өгшөөлөгд очисон. Хууль зөрчсөн ноцтой үйлдэл байгаа. Явна. За тэгээд дээрэс нь зовхгүй болсон мөнгнүүд сүлжээгээрээ түгээгдэнэ. Энд чинь зовоогүй байхгүй. Зовж байгаагүй учраас ингээд явна. Тэгээ энэний эсрэг бас би олон нийтийн хүч их байгаа гэдэг тийм итгэл үнэмшил байна. За, үндэсний эвсэл сонгуульд орно. Өөдрөг төсөөллийн асуулт би асуух гэж байна л да. Хэрвээ олон холх ч юм уу ийм нөхцөл байдал дээр засаглалын институтыг бүрдүүлэх энэ боломжн дээр за мэдээж одоо эвслийн тэргүүн гүйцэтгэх засаглалаад эргүүлэх байх. Энд чинь манад ингэж л явдаг угаасаа. Бүтцийнхаа хувьд би хэрвээ гэвэл юун дээр анхаарах вэ? За, засаглалын альнаас нь ажил эхлэх юм. Эргээд үндэсний эвслийн улс төрийн бодлого зарчмаа дахиад саная. Бидний итгэл үнэмшил үнэхээр энэ хямралт байдлаас гарах цорын ганц арга зам бол их хурлд судалтай болсон улс төрийн намууд
хамтраад засгаа байгуулах. Хамтраач. За хамтрахтаа учир чадсантай байна. За мэдээж арай илүү бусдаас олон судал авсан засгийн газрын тэргүүнээ дамж таарна. Энэ ч улс төрийн жайг. Гэхдээ суудалд эзэлж авсан хувь хэмжээгээр засагт ийм одоо тэдэн яам, тэдэн сайд, тэдэн дэд сайдуудыг бид нар тавина. Одоо муу ингэж л явдаг. ногоо Бид одоо энэ 14 оны өвлийн ардын нам, ардс намын хамтарсан засгийн газрыг байгуулах ажлын хэсгийг ардын нам төлөөлөд ажлын хэсэгт байсан. Ийм л зарчмаар явдаг. За сонгуульд ялагдана гэж ордог. Ялна гэж ордог. Үндэсний эвслийн бодлого нь тодорхой байна. Болсон үйл чинь тодорхой болчихлоо. Одоо ялахад хэн засгийн газрын тэргүүн болох вэ гэдэг. Энэ дотоод ажил харилцааны хүрээнд сүүлийн үед нэлээдчтэй хэрэгцсэн. Хамт олонны нэгдсэн шийдвэр үндэсний эвсэл зорьсон зорилттой хүрэхэд засгийн газрын тэргүүн Нямташрын номтойр та болох ёстой. Мэдээж энэ чинь би урьдчилж маш олон талаас нь бодож анх улс төрд хөл тавихтаа л бас бодсон зүйл шүү дээ. Өөрийгөө яаж бэлтгэх вэ? Юу мэдчих хэвээр, ямар бодлого зарчим барьж явах хэвээр, миний итгэл үнэмшил үзэл санаа юу байх хэвээр. Хүлээн зөвшөөрсөн. Чадна гэдгээс би маш тодорхой хэлсэн. Гэр зориг нь байна гэдгээс хэлсэн. Хямралаас гарахын тулд ямар шийдвэртэй арга хэмжээнүүдийг дэс дараатаа авахыгаа ч ирсэн. Тэгэхээр хамгийн дөрөнд ямар суур зарчим барьж явах юм бэ? Үндэсний эвслийн бодлого болоод ерөөсөн үндэсний эвслийн засгийн газар байгуулъя. Бүтц нь яаж байх юм бэ? Нийгэм эдийн засгийн уялдаа холбоог хангах үүднээс эдийн засаг гадаад харилцаатайгаа хамт байж шадар сайдын түвшинд байж ах хэвээр. Дээрээс нь нийгмийн салбарууд үнэхээр хямралт байдалд орлоо. Боловсролын салбарыг хар. Эрүүл мэндэ хар. Хөдөлмөр нийгмийн хамгааллаа хар. Спортооч хар. Энийг бодлогын түвшинд мөн шадар сайдын хэмжээнд нийгмийн бодлого хариуцсан шадар сайд. Өөрөөр хэлбэл Цогцоор нь харъя гэж юм. Нийгмийн салбараа бүтэн доор эдийн засаг нийгмийн уялдааг хангах. Энэ засгийн газрын бүтц. За мэдээж хоёр дахь нь энэ байна. Хууль зүйн яам байх хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийнх шиг хууль зүйн дотоод иргэн яам биш. Хууль зүй таслал хүний эрхийн яам. Хүний эрхийн яам шүү. Одоо ингээл энэ бомбтын сайд, түгжирлийн сайд, зам тээврийн сайд, эрчим хүчний сайд юу ч үлээ бүр ингээд. Уулуурхаан яам гэл тэ. Энэ бүгдийг нэгтгэхэд ерөөсөө энэ чинь аж үйлдвэрийн салбар байхгүй. Дэд үтцтэйгээ заавал хоршиж явж явах шүү. Аж үйлдвэр таслал дэд үтсэн яам. Өөрөөр хэлбэл 5 яамыг татан буулгаад нэг яам, 6 яамыг татан буулгаад нэг юм шүү. За сангийн яам ойлгомжтой бүр байх хэрэгтэй. Зөвлөг байх уу? Тэнд бол одоо улс орны төсөв санхүүгийн одоо гол зүйл сангийн яам. За дэж батлан хамгаалах байх хэрэгтэй. Зэрэг армийн зөвлөг байх юм чинь. За тэнгэл цомхон эн чинь тэгээд маш цомхон. Тэгвэл үндэсний эвслийн засгийн газар хэдийн хамт авах гэж байна? 9. Ерөнхий сайдтайгаа нийлээд 10 сайд хангалттай гэж үзэж байна. хангалттай. Одоо ч Багдад тэгээд нэмээд штэ гэж. Одоо 22 биш үү? Тийм. Эргээл нөгөө намын Тэгээд тэрнээс чинь салбарсан газруу агентлагийн засгийн бүтэц, төрийн бүтэц ингээд үргүү зардал тий. Үнэн шүү дээ. Хувийн хвшилд нэг хүний хийдэг ажлыг төрд 10% хийдэг гэж үнэн шүү дээ. Дээрээс нь бид төрийн чиг үүрэг дээр тодтгол их заашгүй шаардлагатай. Одоо засгийн газрын бүтцтэйгээр холбоотойгоор би яриа. Өнөөдөр бизнесийн чиг баримжаатаа
төрийн хийж байгаа маш олон ажил. Энийг бүгдийн хувь тэр бүтцтэй шилжүүл. Төрийн ажил үүргийн би хувьчлаг яриад байгаа шүү. Хувьчлаг, цомгтгол гэж битгий одоо бас бүр тодтоход хэлж ингээ манайхан чинь үг мушиж гуйлахдаг сайн ч тийм хувьчлал шүү. Нэгдүгээр. Хоёрт нь юу гэхээр төр хувийн хвшлийн хамтраад хийж явах чиг үүргүүд байна. Энэ илүү эдийн засагтай аюулгүй байдалтай холбоотой байдлаар. Дээрээс нь төрийн бус байгууллагуудын хийчих маш олон ажил үүргийн чиглэлүүд байна. За технологи, автоматжуулалтууд, хиймэл оюухан, захимжуулалт төрийн ажил зардлыг багасгах олон давтамжит үйлдэлтэй чиглэлүүд дээр автоматжуулалт оруулах, захимжуулах. Нөгөө талдаа эндээс ямар асуудал үүсэх вэ гэхээр төрийн алба чинь цомхон болоод чадварлаг болоод ирэх. Тэр өшүүргийг хийж өгөх хэрэгтэй. Уул нь манай энэ төрийн албаны тухай чинь мундаг шүү. Даанчл амьдрал дээр энэ өлегтэй хэрэгжүүлэлтгүй сая энэ ковид далимдуулаад бүр заавартуулаа самарлаа шүү. Дээрээс нь нөгөө талдаа ажил олгогч хувийн хвшлийг бүх талаар дэмжих. За бүх талдаа юу вэ? Бизнес хийхэд садаа болж байгаа, боомлж байгаа. За маш олон хууль журмууд болдог бол бүгдийн шатаа дахиад соншин хэрэглээ. Тэгээ бизнесийнхнийгаа сонссон. Юу садаа болоод одоо нэг бизнес хийх гэж ингээл бөөн хүнд суртал, бөөн дард тий. Дээрээс нь энэ татварын тогтолцоон дээрэмддэг биш, дэмждэг. За түрүүн ойлоо чи нэг жишээ авсан студ гэл тий. Гэхдээ тодорхой хэмжээнд чамайг хөл дээр босол татвараас чөлөөлчих л доо. Тий. Тодорхой хэмжээнд нэг тодорхой нэг тоонд хүрэх нэг одоо юу гэдгийг 1-10 гээ. За техний жил бэлгээ. Чи нэг бизнесээ хийгээд нэг хөл дээр босол нэг жил нэг үеийн дотроо. Дараагийнх нь одоо давгүй болоод ирж байна. Нэмэгдэрч байдаг юм те. Энэ зарчим заавал байх. Дээрээс нь гадаад харилцаа, дэд үтс. Дэлхийн ус бол татвар ингэж л явдгийн байлээ л. Боловсон хүчин. Одоо үнэхээр боловсон хүчний чадварлаг болсон хүчний асар том хомсдолд орсон. Би хөдөлмөрийн сайд байхдаа 300 хэдүүл 20 хэдэн компани захирлуудтай нэг өглөөний цайны уулзалтыг хийж ирсэн. Ямар ч хэвлэл байгаагүй. Хэвлэл байхаар чинь би нэг юм улс төрийн оноо суглуулах гэсэн болж харагдах гад байдаг. Нөгөө өөрхийн хувийн хвшлийнхэн чинь бас төдийлөн яг тулгамжаар хийж чадах бас нэг камерын өмнө бас яриад амиргүй байгаад байдаг. Яг сууж байгаад ямар ч хэвлэлгүй бид нар нүүр тулаа нэг уулзалт хийж байсан. За хэд хэдэн асуудлууд гарч ирсэн. За тэгэл хамгийн том нь юу гэхээр ерөөсөө л энэ хууль эрх зүй, энэ төрийн албаны дарамт тий. Тэгэл энэ хүнд суртал. Энд чи эс үйлдэлээр нэг юм авилгалын нэг юм тогтолцоо бүрдүүлдэг. За тэгэл ерөөсөө чадварлаг болсон хүчнийг төр бэлтгэж өгч чадахгүй байна. Бид өөрсдийнхөө одоо энэ ажлын байран дээр нийсэх болсон хүчнийг өөрсдөөсөө нэмэлт зардал гаргаж бэлтгэж сурах шаардлага гараад байна. Гэтэл энэ чинь бизнесийн байгууллага шүү дээ. Боловсролын байгууллага биш шүү дээ. Тий. За ингээл иймэрхүү асуудлуудаар ерөөсөө бүх талаар бид хувь хвшил. Эцсийн дүндээ одоо ингээд нөгөө 30 муч гэдгийг чинь би эсрэглээлмээр. За бид бүгдээ сайн мэдэх Солонгос улс. Солонгосын улс төрчид гэхээс илүүтэй Солонгосын үндэсний компаниуд улс орныхоо нэрийн утас нүүр царай болчихсон. Одоо Samsung ч гэх юм уу. Төрн дэмждэг. Дэлхийн зах зээл бүр гаргаж чадчих шүү дээ. Тэ? Гэхдээ Америк ерөнхийлөгч хүртэл хүлээж авч уулзаад шүү дээ. K-pop өөр маш том одоо аж үйлдвэрийн салбар. Соёл урлаг. Соёл урлаг аж үйлдвэрийн салбартаа ордон шүү. Гэхдээ Байден хүртэл нодон шилдүүд ууржна Big Bang-ийг үлээ. Тийм шүү дээ. Тэ? Хүлээж аваад юм. Гэхдээ одоо тэгэл хаашаач харсан баг Samsung л болчихлоо шүү дээ. Сая 2 сарын өмнө Японы телевиз үйлдвэрлэгч компани хамгийн сүүлийнхаа телевизийг үйлдвэрлээд үйлдвэрээ хааж. Ийм хүчтэй болтлоо төр засаг нь энэ үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж байгаа байхгүй. Тэгэхээр манайд яаж байна? Манайх эсэргээр шүү дээ. Бүгдийн нухчин дарж шүү дээ. Барьж ав шоронд хийж байна, айлгаж байна. Бүгдийг гүлэг болгож байна.
Тэгээд 30 гэр бүл мүлгээл нэр хоч өгөөл цоллол. Хууль зүйн хүний эрхийн яам гэж сонин зураглал тэр ийм л болцсон л доо. Одоо манайх бол биш үү? Хоёлын ингээ ярээ сууж хахад ерөөсө маргааш хэний жавж шоронд хийчих тийм боломжтой болсон шүү дээ. Тэ. Шууд хордог. Чи надтай юм ярьцлага хэлээ чи номтой өрийг ингэж чиглээгээл авч чадаж чамайг гараад цагдаа хийчихэд ямар ч асуудал байхгүй шүү. Тий. Шууд бэлэн авиж л хийдэг. Энэ ерөөсөө манай улсад хүний эрх бол новш болсон. Тий. Хоёрдугаарт нь бизнес явуулсан бол дампуурсан. Нэг олон нэр төрлийн хэвлэл байгаа мэт боловч ихгүй шүү дээ. Үнэндээ чөлөөт хэвлэл гэдэг тодтол байдаг байхгүй. Хоёрдоо чөлөөтөө сэтгэх юу ч байсан уу? Ярс. Тэг юу гэх юм? Хүний эрхийн зөрчил танаа нам одоо жишээ 800 гаруй хуулийн 300 гаруй нь хүний эрхийг зөрчилсөн байдгийн байна. Энийг шийдвэрлэнэ гэж одоо лооцгонж гарч ирсэн энэ засаг. Нэгийг ч хүний урам засаагүй. Тэр ийм сонирм болсон. Хоёрдугаарт нь одоо энэ өөрөө хэлээд шүү дээ. Монголын төр боловсон хүчний үнэхээр гамшигт нэр өгдлээ. Байхгүй л гэж байсан байхгүй юу? Байсан байлгүй. Явцсан шүү дээ. Монголын төр ингэж одоо ч гэсэн Монголын төрд хэрэгтэй потенциал уурга тархины хамгийн ойрын зорилго юу гэхээр шууд гэлээ. Яаж яаралтай байдлаар визээ шийдүүлж аль нэг улс руу явахыг гэдэг нь өөрөө тэр төр зүтгэх потенциалын чинь тэргүүн зорилго нь болсон байхгүй. Тэр потенциалтай олон залуучууд байна. Бас мэрсэр олон танигдсан улс төрчд байна. Тий. Бүгдийг байхгүй болгодог. Яаж байхгүй болгодог? Элдв зохиол бичээл, гутаанд оромжлол, нийгмээр бүр Бүлээд зохион байгуулалттайгаар үдсэн ядуулаад тий. Энэ бол мэдхгүй ингээд нэг явчихж байгаа оюуны дөрөлт бол улсууд өөрсдөө гэсэн үзэл бодолтой хүн бэлгээ ийм хулгайч нарт үнэхээр аюул болдог байхгүй юу? Маш олон одоо би зүгээр өөрийнхөө жижигхэн салбараар байна. Манай хэвлэлийн салбар нэг нийтдээ нэг 4000-аад хүн байдгийг. Одоо хот хөдөөгийн бүх юм нэг 50-60 сая доллар эргэлдэг баг. За нэг тийм хэмжээний сонгуулийн жил овоо болдог. За нэг ийм мөнгө эргэлдэн. Хамгийн хүчтэй дуурдаг ч юм уу. Нийгэм жинхэнэ чөлөөтөө сэтгэдэг. Жинхэнэ нөгөө үзэл бодлын түүчээлэгчд байдаг. Миний эргэн тойрны сэтгүүлчд гэхэд бол нийгэмд нэр нөлөөтэй нэг 100-аад сэтгүүлчл байсан. Талаас илүү гараа авчихсан. Тийм шүү дээ. Америкт байна, Австралид байна, Канадад байна, Солонгост байна, зарим нь айл нүүлгэж, зарим нь болцооны ажил хийж. Тэр бэлгээ юу одоо самбуул эргэж ирж байгаа нь эргэж ирж нэг нөхцөл байдлыг өөрчлөе гэдэг агуулга дээр ирж байгаа нь лодо боловч лодогийн хэмжээний эн тэнцэх зүгээр л залуучууд ингээд явцсан байхгүй. Энэ бол үнэхээр юу нь баярлж явах хэрэгтэй гэж. Энд одоо баярлах юу вэ? Өчүүгэн ч гэсэн арчлал байгаа учраас 37 он шиг жалганд аваачаа бас тийм ээ. Тэр талдаа шуус тийм. Бас болохгүй нарай нэг. Гин живтэр 37 онд байсан бол явцсан хоёлоо. Явцсан. Ямар стайлбар хийх боломжгүй. Хоёлоо явцсан байж байгаа. Чи хэдэн Монгол комент хийгээд байхгүй. Би нэг хэдэн асуудал хөндөөл чичилж байгаа л тэгэл байхгүй. Гэтэ хоёлоо босоо өгөх байсан баг шүү. Зөрчлийн хууль гэж анх эднэр батлаад хэрэгжүүлж эхэлж байхад нэг өдөр 9 газар зэрэг дуудагдж байлаа шүү. Амар ууц. Зүгээр л ингээл нэг олсон орлого авсан цалин ингээл зүгээр л торгуулд явдаг ийм байсан шүү. Тэр хэрвээ 37 он байсан бол би баг нэг өдөр 9 бод болохоор байхгүй. Ийм нөхцөл байдал руу явлаа. Нэг өдөр олон буудуулна заяа. Ганц буудуулаад чадруулчихгүй олон буудуул. Тий. Ийм л нөхцөл байдал одоо тэгэл ойлоо шазаагаад бас ганц буудагтын одоо сүүлд нь би бол өөрөөсөө асуух асуулт гэж юм алга зүгээр хүсэлт байна. За. Үндэсний эвсэл одоо тэргүүлж орж байгаа үзэл санааны хувьд нэгдсэн маш олон залуучууд нийгмийн ялангуяа шууд хэлий мэдрэгдэж байгаа. Дунд үеийн төлөөллүүд асар хүчтэй дэмжиж байгаа маа. Юу хүсэж чинь хэр одоо би өөрийнхөө салбарыг болохоор тэгжилж байгаа юм шиг. Лодо самбуу шиг үндэсний эвсэл багтаагүй өөр намаас нэр дэвшиж байгаа ч гэсэн үнд зүйл нь үнэхээр Монголын төлөө байдаг залуучуудыг үндэсний эвсэл бас дэмжиж өгөөрэй л гэдэг ийм л дэмжиж өгч байгаа. Яа тэгэхээр энэ эрх ашигын зөвлөлд бол ирээл нэгдэх үзэл бодлоо шүү. Өнгө нь өөр байж болно. Өнөөдөр улаан цэнхэр ямар ч байж болно. Тэр хамаагүй. Улаан цэнхэр чи би ардын нам мартсан нам гэл ингээл явах юм бол дахиад энэ тэнэглэлт
энэ байдлаасаа гарахгүй би тэгээд чинь устдад байгаад шаардлагагүй л бол. Үндэсний эвсэл мандатын тоонд тултал хүрэхгүйгээр дандаа хоосон цай үлдээсэн баг. Яг одоо 3 мандаттай тойрогт 2-ыг тавьчихсан энэ төр байгаад байна шүү дээ. Одоо 10 мандаттай тойрогт 4 үнэр 46 болсон. Энэ орон зай дээр бид намтай байна уу, намгүй байна уу? Одоо би дагч гэсэн үг тийм. 40-од би дагчд байна уу? Тий. За би ямар тач нэг 2 тань уулзсан. Ардын нам байна уу, ардс нам байна уу, юу вэ? Айтайхан зөв улсуудыг ил дэмжиж ажиллана. Ил зарлаад. Энийг л би харин тэгээд хамгийн гол нь энэ чинь зорилго гэж ойлгосон шүү. Нэг юм би тэр үнийг юу гэж бодохоос илүүтэй тухайн тойргийн иргэд сонгогчд нь бас юу гэж үзээд тэр үнд итгээд байгаа юм. Цаашдаа 4 жил хамтарч ажиллана гэж үзээд байгаа юм уу? Эний чи асуух хэрэгтэй байхгүй. Энэ Монголын улс төр ердөөсөө байгаагүй маш эрүүл жишг шүү. Тэгээ энийг л оруулж ирэх хэрэгтэй байна. Энийг л оруулж ирэх хүн үуч 78 хүн бүрдүүлж чадахгүй гэж юу байх вэ? Тийм шүү дээ. Тэгэд эргээд эн чинь юу гэж нэхэр үндэсний эвслийн улс төрийн бодлого зарчмаа. Ерөөсөө төр засгаа хамтраад байгуулъя. Тийм үү? Энэний үр дүнд яах? Намын эрх ашиг гэдэг чинь 80 дугаар асуудал болчих. Улс их орны эрх ашиг энэ дэргүүн тавьчих. Хяналтын тогтолцоо бүрдчих. Улс орныхоо төлөө хамтраад ажилладаг энэ их хурл соёл сонштой ядаж соёл энэ улс орнуудыг харалт. Одоо энэ Европын хөгжлөн зогсолтгүй хурдцтай явж байгаа. Бүр ингээд ахуйн асуудал бол бүр одоо тэр дотоод ажилгууд ядуур мадуур ягтай баг хэмжээнд ямар ч улс орнд байж л. Одоо энэ бүр том дэлхийн сансар огторгон асуудал ярьж байна. Хиймэл оюун ухааны асуудал ярьж байна. Технологи автоматжуулалт ярьж байна. Бүр эн чинь нөгөө next level гэж ярьдаг. Бүр дараагийн үе шатантаа дэлхийн хөгжиж орчод хахад бид яаж? Нөгөө л нэг энэ борцог булаалдаг ямар кино Улаан авшиг хэрүүлээ хийсэн хэврээл байж. Улаан дарцэг үлээ. Тэр хөгжиж байгаа улсуудад байна штэ. Нам бол үнэхээр ёстой пяхлуу байгаа байхгүй. Юу ч байгаа штэ. Тийм штэ. Одоо энэ Солонгос гэдэг улс төрчтөнд шинж биш цаа. Тийм. Солонгос гэхэд хамгийн супер улс төрчин гэхэд байна штэ. Тэр K-pop-ын Солонгос руу мөнгө олж ирдэг супер од юм байна штэ. 11-ийн ингүү байгаа штэ. Тийм жоохон баг. Тийм тийм. Samsung-ийнхаа дэргэд Солонгосын парламент жижигхэн байхгүй юу? Тийм штэ. Энэ нэрнбийн зөв юм явж яг бүр миний хэлж чадахгүй зүйлийг үлгэрлээ жишээ аваад хэлчихлээ. Монголын энэ улс төрийн нам ийм л баг штэ. Тэгэхээр чин бидний бүхний оргил чин нам байна штэ. Иргэд нь эрх мэдэлтэй, иргэд нь хүчтэй, иргэд аж ахуй нэгж компаниуд нь бас л хүчтэй ийм л байж энэ улс орн чи хөгжин. Эдийн засгаал задлах хэрэгтэй байна л. Намд төвлөрсөн өнөөдөр чи бүх юм эсрэгээр байна шүү дээ. Манай эдэн намчин уулгачт нь хамаг хүч төвлөрч байна. Ирээд мөнгө болсоо бүр ерөөсөө л нэг юм гүлэг болох тогтолцоор бол ороод ингээд нэг намын ноёрхлоо бид ингээд буцаад урсахгүй. Иргэн аж ахуй нэгжид мөнгө алга шүү дээ. Намд бүх мөнгө төвлөрчгөр тэгээд тэрнээсээ бөөлөө гэж байгаа жоохоо хайж өгдөг ийм хэлбэрлүү чи нам хөтлөөд аваад ирлээ л. За энийг л одоо задлахын төлөө л байгаараа л гэж. Нэг бизнес хийх гэсэн нэг ийм одоо зээлмэл хөөцөлт гэсэн ингээд юм. Ном журмаар хэзээч байхгүй шүү. Заавал нэг намд нэг танил тал тохоо татаж байж хин нэгэн хүний нүмер нөөлгөнд орж тэрний ашиг сонирхлыг бас гүйцээж энэ нэг ийм заваарсан тогтолцоог л устгахыг гэдэг шүү дээ. Үгүй харин тий. Энэ чинь энийг л бид нар хийж одоо энэ чинь эцсийн дүндээ ингээд би дахиад л энэ авилгалын тогтолцоог бид нар эдийн засаг эрх зүйн аргаар өөрчлөхөөс биш нэг хин нэг хүнийг нэг шоронгоор яллаад нэг ганц 2 жилийн ял өгснөөр цэвэрлдэггүй. Тэр элбэг доржиг шорон тэрснэр цэвэрлэхгүй. Тэр бадам жунааг авчиж шорон тэрснэр цэвэрлэгдэхгүй. За юу. Сая одоо тэр нэг номын хавтас соёлоо их олон ярьлаа шүү дээ. Хөгжлийн банк бол зүгээр нүүр хуудсыг үзүүлсэн гэдэг. Ингээд сөхөөл эргүүлэхэд тэндээс намгүйгээр намаар дамжаагүйгээр зээл авсан нэг ч хүн гарч ирэхгүй байх шүү дээ. Тэгэхээр энэ Монгол улсад чи эрүүл бизнес эдийн засгийн боломжтой иргэн гэж юм яаж болт юм бэ? Зөвхөн ганцхан сонголт үлдэж байна. Чи намын утсан хүүхэлтэй бай. Намын одоо өгч байгаа үүрэг даалгаврыг зүгээр ингээ үг дуугүй биелүүлдэг бай.
Тэгээ чамд одоо хосон молдно гэдэг ийм философиор л яваад энэ төрслөө л дээ. Ямар үгсний олон намын тогтолцоо, тим юм чинь бүр дуусгаж ийн л дээ. За энэ дэр хоёул маш сайн ойлголцлоо. Тий. За. За ерөөд оюутаа дахиад уулзтаа наад асуудлаа эргэн хүний хувьар, сонгогчны хувьар. Бас олон хүний одоо төлөөж олон хүмүүс чамд итгэдэг, чамайг дэмждэг. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлч хүн. Өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн үг дуу хоолойтой, өөрийн ч гэсэн бэлгээ бас харизмтай. Тэр ерөнхий сайд байна уу, юу байна? За одоо ч хөрхөн хоногийн тон дуусчихын дөө. Шууд л ярьж явах хэрэгтэй шүү дээ. Тэ? Асуусан л да. Асуухаар бол тийм л гэдэг. Гэхдээ ер нь бол эрх хүрх нам сөрөг хүчингүү болж байгаа нь бидэнд хүртэл хортой гэж ярьж л байгаа юм л. Тэгээ өөрсдөө тэгээд тэр боломжуудын дандаа ингээд хууль бусаар хагаад идэг үйлдэл зогсоолчмаар юм. Наа нэг л учраг. Харин нэг зүйл харин бүр хоёул нэвтрүүлгийн төвшөлт хэлээ. Үндэсний хвслийн тэргүүний хувьд энэ улсын хурлын сонгуулийг урд хожид байгаагүйгээр бодлогын мэтгэлцэн дээр тулгуурлаж хийя гэдэг санаачлал гаргасан. Чамтай Орсын ярилцлагаар оюут тэрэг дэмжиэдлээ. Одоо бид хоёр нүүр тулна. Энийг би зарласан. Үндэсний олон нийтийн радио телевизэнийг зохион байгуулаач гэсэн одоо нүглийнүүдийн гурилаар хуурна гэдэг шиг ингээд нэг юм нэр дэвшиж байгаа нэг юм салбараар. Гэхдээ яг хэвдээ энэ одоо байж болох л мэтгэлцэн нэртэй. Хинэн ч тий. Энийг хоёрд нь битэр л хийх хэрэгтэй. За ган төмөр байг л да бас. Бид тэр тийм билээ дор чанд бас байг л тий. Хамгийн гол тэгэл гол энэ улс төрийн энэ асуудлуудын бид хэдийн дунд л байгаад байгаа үстэй. Тий. Өрсөлдөгч гэж үзвэл бүгд буруу байдаг баймиргүй л дээ. Гэхдээ ярил л да. Тэгэд энэ дэр биш нэг юм альч намд нь зөв зүйлүүд бас байж л байгаа шүү дээ. Байгаа. Тэр үлдэлшэр гэсэн. Тэгээд ерөөсөө чийл одоо ардсан ном бол буруу, чийл ардын ном бол буруу. Тий. Энэ нас л гармаар л энийг тойрох, сонин тойрох шүү дээ. Энэ асуудлыг одоо нэг Евингийн тал гэдэг шүү дээ. Евингийн тал шиг л ярь. Гэхдээ эцсийн дүндээ бид нар нэг тал Евил яриад байна. Окей, ойлголоо. Энэ дэр хэдүүлээ цаашдаа сунгуулийн үр дүн үл харгалзаад энэ бодлогыг Монголынхон төлөө, монголчуудын төлөө хийя. Окей. За юун дэр ойлголцохгүй байгаад байгаа. Тэ? Зөрчлүүд ярил л тийм. Тэ. Нэг юм ахуулаг байдлыг бол тэн дээр орхичих хэрэгтэй байгаа шүү дээ. Чи ингэсэн, би ингэсэн тийм байхгүй болоод надаас бол тийм байхгүй би харин хариуцлагатаар цэвэрлэл бодлого ярив. Дөөл баймир гоо. Би бэлэн байгаа шүү. Одоо харин тэр үндэсний телевизээс охин байгуулж байгаа тэр мэтгэлцэн гэдэг нэг юм нэг сони юм гурилдах гэтлээ. Наа чи биш байна. Бидний санаачилсан мэтгэлцэн биш ээ. Үндэсний хвслийн бас сонин өнгөнүүд гарч байгаа юм байна. Сонгуульд өрсөлдөж биш харин өөр намуудын зөв бодлогыг дэмжиж орно гэж би бол олон сонгуульд бас ажилласан Монголын төлөөл юм байгаа. Гэхдээ ийм агуулгыг анхудаа сонсч байна. Ер нь ийм зорилгыг анхудаа л харж байна. Ер нь тийм байгаагүй. Хизээч байгаагүй. Та бол өөрөө маш сайн мэдэн шүү дээ. Энд яваад туулаад энд ирж байгаа замналаараа. За ингээд одоо яриул их олон зүйл байна. Тэгээ бид одоо контентийг 80 дугаар микрофон гэж нэрлэж байгаа нь бол цэвэр олон нийтийг төлөөлөх дуу хоолой энд дуурдаг байгаасаа гэж бодож өнөөдөр үндэсний хвслийн тэргүүнтэй за одоо төр улс төрийн хүрээнд бол Номтой 2 гэдэг хүн миний хувьд бол миний мэдрэхт бол сэтгүүлчийн өнцгөр бол маш сайн аналитик гэж би ингэж ойлгож хардаг. Улс төрд бол маш бодиттой дүгнэлтүүдийг тодорхой баримтад үндэслэж өгдөг. Үргэлж юу гэдэг нэг сэдвийн нэг тийм таалагддаг зүйл нь нэртэй, цаг хугацаатай, он дараалалтай, баримттай ингэж ярьдаг энэ хандлага харизма бол байдаг шүү. Энэ агуулга дээр нь бас өнөөдөр та бүхэнд өгсөн яриа тодорхой зүйлүүдийг бас ил болгож харуулсан гэж бодож байна. Тэгээ итгэл үнэмшлэрээ хийх таны сонголт бас мэрэгэн байх болтугай. За тэгээ та бүдийн бас энэ өстрийн сонгуулийн үйлчлэгт нь өндөр амжилт хүсье. Тэгээд баярлалаа. Тодорхой үр дүнгийн дараа эргээд уулзсан л гэсэн ийм л хүлээлттэй үлдэж байна да. За урилга хүлээж авсан баярлалаа. Үндэсний үйлдвэрлэлээ тултан дэмжээ, үндэстэн бүгдээрээ л баяж гэж бодож байна да. За баярлалаа. За баярлалаа. За болчихсон.